Дараагийн мэдээлэл Иргэн бумын эрдэнэ бусдад зодуулсан тухай түүний аав цахим орчинд анх мэдээлсэн. За гэтэл хүн аавынхаа мэдээллийг үгүйсгэж буруу ойлгосон гэж тайлбарллаа. За эдгээр үг тайлбар нь олон нийтийг төөрөгдүүлж цахим сүлжээг сүрдүүлгийн байдлаар ашигласан ёс зүйн үйлдэл боллоо хэмээн судлаач үзлээ. Учир явдлыг онцогийн дараалтаа тайлбарлая. 2026 оны 2 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэгт байрлах шөнийн цэнганы газар зодоон болсон. Үүнээс 10 хоногийн дараа 2 дугаар сарын 24-ний 9 цагт Буман эрдэнийн аав хүүгээ бусдад зодуулсан талаар өөрийн цахим хуудасаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Тэрээр хүүхдүүдэд хамгаалаарай. Миний хүү 2026 оны 2 дугаар сарын 14-нд Тамбогдын Баатар сайхны хүү Амар сайхны өдөөн төрөгсөн бүлэг залуус зодуулсан нь үнэн шудрах хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг бол надтай холбогдож мэдээлэл аваарай. Хүлээстэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай шүү хэмээн бичсэн. За үүний дараач манай редакцид ярьцлага өгч байсан юм аа. Тэгээд тэр асуудлын талаар яриад Амар сайхан манай хүү маргалцсан юм байлээ. Тэгээд гол Амар сайхны одоо чи өөрөө орчихгүй гэсэн залуучууд бол манай хүү болчихчих. Хамгийн гол нь би бол яг хүлээдтэй хамтад байгаад байсан. Энэ би жоо ашиглаад ингэж төвтөлөөгөө хөөхтэй. Тэгтээ хэвтрийн нэг юм барьж. Тэр зурган дээр энэ байцлаа. Ямар царайтай болчихсон байна тий. Харин маргааш нь буюу энэ сарын 25-ны өдөр түүнийхөө IC цэгийн сайтад яриа өгөхдөө аавынхаа ярьсныг үүсгэж төсөөр тайлбар хийв. Аав бол босон процессыг ерөөсөө мэдгүй байгаа. Тэгээ яг аавны үүднээс санаа зовсондоо тийм битсэн юм шиг үлээ. Би ч гэсэн өөрөө хараад юу нэл гайхсан. Нэлээд гайхсан. Тэгээ бид тээр ярилцсан. Манай ханжи бас яг босноос нь илүү сүртэйгээр хүлээж авч багийн мафийн зодооны юм шиг ийм бодоод байгаа хэрэг. Тийм бол ерөөсө бодоогүй. Хүмүүсээс ч гэсэн ер нь зүгээр ойлгоорой те. Баян нэг тийм та нарын бодож байгаа шиг юм байдгүй шүү л гэж л таад. Захин очинд хин нэг сүрдүүлж өөрсдийн талд ашигтай байдлаар тохирцож үр дүнд хүснээ дараа ямар ч юм буруугүй хохирдгүй гэж ярих нь логикийн хувьд утгагүй гэх зэрэгээр олон нийт шүмжилжээ. Ийм байдлаар захин очныг ашиглан нийгмийн сэтгэл зүйг өдөөж буруу ташаа мэдээлэл түгээж буйн буруу жишээ гэж мэргэжлийн хүмүүс онцоллоо. Сүрдүүлэг байдлаар ашиглах нь өөрөө ер нь бол ер нь сошиал буюу мэдээллийн сүлжээ гэдэг зүйл маань хүнд аягүй шууд хүрдэг. Аягүй дарамттай байдал үүсгдэг. Ганцхан удаа ингээд явчихад энэ нөгөө сошиал медиа гэдэг зүйл маань яг бусад хэрэгслэр сүрдүүлснээс хамаагүй нөгөө хүнд тусдаг тухайн үедээ. Энэ нь цаашлаад бүр тухайн үнэ амиа оролтын боломжтой тэм сэтгэл зүйн дарамтанд оруулах боломжтой байгаад байдаг. Энэ юугаар харагддаг вэ гэхээр та нар харж байгаа бол ялангуяа нөгөө нэг олонний танил хүмүүсийн талаарх мэдээлэл сөрөг мэдээлэл гарахад тэнд ямар мэдээлэл дараа нь бий болдгоо тэр хүн яаж хариулт үзүүлж байгааг харахад зарим хүмүүс нь тэгдэг ийм юмд ингэж хариулт үзүүлээд байгаа юм бэ гэдэг асуудал чинь түрүүний яриад байгаа давтамжтайгаар тэрийг нэг ганцхан удаа болцсон боловч өгөөд байгаа учраас тэр хүнд сэтгэл зүйн дарамт үүсгэж байгаа. Нэг гэр бүлийн 2 хүн 24 цагийн дотор 2 өөр зүйл ярьж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж логикийн хувьд ч авцалтаагүй ойлгомжгүй байдлыг бий болголоо. За ямар ч тач уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна.